За сайн байна. Өнөөдөр амгаахын оюутан байх сүүлчийн 9 сарын 1. Өнөөдөр 2018 оны 8 сарын 30-ны өдөр байна. 6 дугаар курсын хамгийн ихний хичээл танилцах тийм хичээлүүд орлоо. За тэгээд оюутан цагийнхаа ингээд насан багын найзуудтайгаа уулзч байна. За энд манай Новосибирскд сурдаг амгаахын Новосибирск Атган сайхан гэдэг намайг бичдэг Лизбет гэ Facebook дээр ийм ухаалаг охин байна. Тэгээд энд бол ингээд хүний хэмж намуунагийн баяр хүүгийн ихнэр гэсэн олон тодтолтой бүсгүй сууж байна. Тэгээд энэ ямар газар вэ гэхээр энэ бистро гэдэг газар. Онц өсөнтэй хийм билсэн өнөөдөр. ийм жижиг болсон. За сайхан болцоорой. Bon appétit. Одоо өнөөдөр 6 дугаар курс төгсөд 257 хоног үлдлээ. Өнөөдөр баяр маашлаа гэсэн тэр хэлчихсэн. Маргааш бас 6 дугаар курсын тойролтуудын танилцуулга хичээлүүд орно гэсэн. Тэр иймэрхүү байна. Одохгүй л төгсөх цаг хугацаа болчих واخ. Энэ айгуу хайпи хүмүүстэй уулзсан байна. Иргэн хатанд бол иргэн дуунаа. Оюутан бүж. Миний найз. Басан оюун дээр. Хаппи тап байна. За өнөөдөр 2018 оны 8 сарын 31-ний өдөр байна. Өнөөдөр бас дэсийн тойролтуудын танилцуулга хичээлүүд орж байгаа. Энэ доктор орж байгаа. Одоо завсарлагын цаг ерөнхийдөө болж байна. Гадаа дахиад бороо орж ийн хөвтэй хүн борооноор гэж таньдаал хөвтэй л байх юм да. Хөвтэй хүн хор борооноор. За тиймээ. Тэгээд нэгдүгээр курсынхаа сургуулаар бас хөрхөн бужигнж байна. Түүгээс хичээлийн хуваар дээр яг нэг шоргоолч чихрэн дээр алалцдаг шиг гоё алалцж байна. Тэр дөр зургийг харах надад их бас гоё дурсамжтай байлаа. Илүү их бэдэн ш тий. Саяны харимс цөөхөн байна. Одоо ороход дахиад тэд нар ингээ бужигнжээл би гоё бичнэ. Заяа. За. Яг одоо маргааш болоход л би ингээ 6 дугаар курс болох гэдэг юм шүү дээ. Сайн уу? Өнөөдөр 6 дугаар курсын нэг тойролтынхаа удирдгал хичээлүүдийн танилцуулган дээр анх нэгдүгээр курст өмсөжсэн халаадаа өмсөжсэн байгаа. За ингээд 6 дугаар курсын их чинь та энэ өдөр мэдвэ. Ямар цаатаа болсон шүү. Яг маргааш 9 сарын 1 болоход яг 6 дугаар курс болох байгаа. Тэ? Мандаа хөрх их чинь байна энд. Тэний таньдаг агаа нэг охинтой юм яриа суулж байна. За энэ артл тийм ингэхэн байна. Хамгийн их удаа хүн тусал хийж байхдаа хүнээ хэдэн удаа хатчихээд суудсан болсон бэ? Хатгаад амжилт олоогүй тий хийгээгүй. Ерөөсөө юу? Гац чигээг юм уу? Окей дараа нь хийсэн л хамгийн анхных нь амжилтгүй болоо тий хийгээгүй. За. Миний ч гэсэн амжилтгүй болчихсон. It's broadla. Аюу танаас ямар их хатгадгийг загнаа. Хин би? Очрээд үржсэн. Сургууль дотроо төрж исэн юм уу? Аа. За. Тэгээд ихнийхээ барыг тасалж иж үлээ. Энэ дараа ингээд дэрцээ хүлээж суугаа. Яг нэг тоотой идэг юм оюутнууд байна. Одоо 330 минут болж байна. Бүгд хичээлээгээ юм ярьцаа. Ажи шүү дээ. За юм асууя. За хамгийн хүүхэд төрөхийг харж ирсэн сэтгэл ямар байсан бэ? Яа, хэвэрсэн. Яа, би бүр ахалцчих юм байна. За, их сэтгэл хөдлөлтэй юм байна. Цастай байсан. Эврийн ярьчлаа яана. Миний хүмүүс өөртөө ухаалчих. Марта. За. Тэнд нэг манай бас нэг хүүхэн найз байна. За, тодруулцгаая. Тэгээд удахгүй 2 хоногийн дараа өнөөдөр маргааш нөгөөдөр технээсээ 6 дугаар курсын оюутан болж байна. Ингээд оюутан байх сүүлийн жил он цаг хугацаа маань эхлэхэд бэлэн боллоо. Нэг өдрөөс шууд тойролтууд маань эхэлж байгаа. Хүүхдийн тойролтоор эхэлнэ. Тэгээд нөгөө багш нарын маань хилдэгчлэн одоо жинхэнэ маргаашийн эмч гэдэг үг л амар сэтгэл зүрхэнд хомогчлол ороод хүнлэг хэнэрэнгүү сэтгэлээрээ харамгүй сайхан хүн амтын төлөө
их юм сурч мэдэх. Сүүлчийн 1 жил багш нар хэлэхдээ энэ жил та нар нэг их юм сурч мэдэхгүй л гэдэг. Гэхдээ эмнэлэг дээр гарч байгаа хүн үзэж байгаа одоо бас учраас бас юм сурах л хагалтай. Тэгээ энэ жил тойролт хийлээ. Тойролт хийж явж явах хугацаанд дараачийн нарийн одоо мэрэгчлээ. Бас нэг чиглэлийг нь гаргаж авъя гэж бодож байгаа. Дотроо бодсон 2 3 зүйл мэрэгжил байгаа. Тэднэрийг за яг аль нь надад тохирох вэ гэдэг зүйлээ одоо тойрол хийж хугацаанд өөртөө олж авна. Гол нэг зүйл нь. Тэгээ хоёрдугаарт мөн амьдрал дээр түгээмэл тохиолддог практик эмгэгүүдийг хэрхэн уншилж, хэрхэн эмчилж гин, уншаа хэрхэн бичиж гин, ямар эмчилгээ бичиж гин гэх зэрэг зүйлсүүдийг маш сайн олж авъя гэж бодлоо. Тэгээ төгсөөд өрхтөөр хүлээн авах дээр л гарна. Тэгээд сургуулийнхаа нэр хүндийгч, өөрийнхөө нэр хүндийгч, эрүүл мэндийн салбарынхаа нэр хүндийгч гэсэн бодоод их зүйл сурч мэдэж авна гэсэн хүсэл тэмүүлэлтэйгээр ямар ч үсэн хэсгийн тарихтаа эхэллээ. За тэгээд 9 сарын 3-нд уулзцгаая. Дахиад нэг өдрийн минь хүргэе. Өчигдөр 9 сарын 1 байсан. Би ангаахын оюутны эзэмшүүл зохих 30 зүйлсгээд нэт бичлэгээ нийтэлсэн. Айгүй олон хүнд хүрчээлээ. Өнөөдөр ч гэсэн айгүй олон хүн хүрээд шеэрлээд явж илээ. Тэгээ хийсэн зүйл маань хүмүүст хүрч байгаад баяртай байна. Цаашдаа бас яг хүмүүст хэрэгтэй зүйлсийн талаар илүү мэдээлэл оруулна. Тэгээ давхар өөрийнхөө чөлөө цагийг бас өнгөрөөж байгаа сонирхолтой болоогүй даа ч гэсэн хийнэ. Энэ охин одоо яг яагаад байгаа бол зогтой. Би уулын ингээ годомжоо ганцаараа явж байгаа байхгүй гэсэн чинь нэг охин хажуугаас орж ирээл болоог алаадах юм. Зүгээр шээ. За тэгэхээр найзтайгаа бид хоёр өнөөдөр юу авах гэж байна? Туушин авах гэж явж байна. Туушин ороод уулзгаая. Нэг гоё болж байгаа. Өдөртөө авчиж. За ингээд ойгоогоос рандом асуултууд хэлээ. Оо яа. За чам хариулт мэдсэн чинь хий асуулт. Гайгүй масгаарай. Та сургуулийн хамгийн зэрэг найл хаана вэ? 3 давхрын найл хамгийн зэрэг. Тийм 3 дахь яг аль нь? 3 давхар уусаа нэг найлтай заяа. 3 давхрын найл хамгийн зэрэг. Гэж би боддог. Бас би тийш л ордог. За тэгэхээр юу гэсэн үг 3 давхрын найлаар одоо яг гэдэг таасан. Ой. Сургууль дээр хамгийн хараад хэд хүртэл байж ирсэн бэ? Шүний 12. Юу те. Та сургуулийн хамгийн эвгүй хэсэг. Хамгийн эвгүй хэсэг үү? Яг тэр нөгөө хав харанхуй тэр анатомийн яг тэр хэсгээр явах. Тэгээ би нэг айж байгаагүй л дээ. Яг ингээд зүгээр явж байгаад гэд айж төрөгдгөө ч гэсэн удаа би. Ингээд ойти чи хамгийн сүүлийн 1 жил эхэлж байна л та. Yes. Тэгэнгүүт өнгөрсөн 5 жилийн хугацаанд хэр байв? Тэр байваа. Тий. Ойтон бах 5 жил чи хэр өнгөрсөн бэ? Амар гоё өнгөрсөн. Гэхдээ хүмүүс авиг төсөктөө амар хурдан 1 жил 6 жил олчлаа болчихлоо байх юм би. Юу ч хурдан болдгийм болт гэсний мэдсэн чи би өөрөө 6 болцсон. Тэгээ айгүй хурдан өнгөрдөг юм байна. Энэ цаг мөчийг та нар хайрлаж тэгээд гоё сайн сурч хөдөлмөрлөөрэй л гэж захий да. За, ойгоос асуултууд үргэлжилж байна. Ойгогийн хобби. Шинэ хобби влог хийх хоббит болсон шүү дээ. Бичлэг хийх хоббит болсон. Та сургуулийн хамгийн амар багш. Амар гэж байхгүй. Хамгийн хитээс хичээл. Хэцүү байхгүй. Бүгдэнд нь авах юм уу? Хэцүү байгаа л да. Гэтэ хэцүү гэж бодохоор бүр хэцүү болчих юм аа. Тэгээ зүгээр ойлгоход хэцүү байсан хичээл гэж байна. Сэтгэл ханагчжсэн багш. Одоо ч гэсэн хоногч байгаа юу? Тий. За, нэгдүгээр курсээс эхлэхгүй. За. Нэгдүгээр курсээс хамгийн дотн олж исэн эхний багш бол манай англи хэлний багш, уран сайхан багш байна. Амар цоглог, кул багш байгаа. Тэгээд анатомийн багш нар байгаа. Багш тавгай багш байна. Тэгээд байна шүү дээ, тий. Тэгээ хамгийн ойрхон зөвхөн дуяатай багш нараар одоо шууд нэрлж эхлэе. Зингэл багш, нэмэг судлалын зингэл багш байна. Тэгээд нэмэг судлалын дарим багш байна. Тэгээд өрхийн хангах ухааны мягмар цэрэг багш байна. Хэмэтчлэн гоё багш нар байна. 10 жил тахта ямар сурч ирсэн бэ? Алтан дундч. Сургуульд ордог байсан уу? Ордог байсан. Юу хийдэг байсан? Найрал дуулдаг байсан.
Үгүй шүү. Манай аяга ятаг тоглолтог байсан. Ятгаж шүү дээ уг нь. Энэ талаараа Өнөөдөр намайг ятаг тоглолтын дийлэх хүмүүс мэдэхгүй л дээ. 10 угсаа нөгөө их сургуульд орж ирээд. Ерөөсөө ятаг байхгүй, ятаг тоглоагүй хүмүүс мэдчихгүй. тэг ятаг тоглолтыг би натлна. Би зөндөө харж исэн. Баярлалаа. Тэрээ явж исэн бас ятгыг. Гоё штэ ёо ингээл амар том шин давартай. Мангар хүндтэй тэр ятаг. Тэ аяга бэлдэг байсан. Хүн тэгээ ер нь яг өөртөө адилхан хөгжим сонирхдаг. Манай миний ятаг одоо яг миний одоо яг үнэтэй байгаа да. Хамгийн сэхлэг гуйжсэн мөч. Оюутан цагийн юу? Ер нь Гуйжсэн мөч тэгэл хамгийн бага насанда. юу Бага хийжсэн насанда бэ? байрны математик гэсэн дөр өөртөө хүчээр зөөж хөвчихсэн те. Эрэгтэй өөхөө бишгэлж гэсэн нөгөө хөл мөглөсөн цус хасгаж байсан. Одоо хаана ирж байгаа лээ? Одоо бүгдээрээ туушин дээр ирсэн байна. Энд нэг үзэсгэлэн юу лээ? 50-ны боловсролын үзэсгэлэн болж байгаа. Дээр орж ирсэн. Боловсролын үзэсгэлэн болж байгаа. Тэгэхээр одоо шууд мэдээлэл авах чинь. Аюун хөрөнгө оруулалт хийж ирсэн. Ийм хүмүүс өдөр явж хэрэгтэй. Магистр. Бизнес ухааны магистр тий. Бүх сургуулиуд тийм юм байна. Энэ за тавины боловсролын үзэсгэлэн болж байна. Нийтний Ага. одоо бал өгсөн бахан танилцуулга өгсөн балныхын доотлын ноцныхаа суурин тэгэрэй гэдээсээ хийх юм бол нэг юм их болох юм байна. Хөөрхийн тий. Гой гот болно байна уу? 10 жилийн хүүхдүүд өнгөс аяг байсан. Бал цуглуулаад явж ин бид нар гэсэн. Ойка. Рандом асуул. Хамгийн сүүлд уншсан номноос нэг үг хэлээч. Хамгийн сүүлд архивч уншсан. Гол яг цээжинд байгаа нэг үг болохоор амьдрал өөрсдөө хувийн багтлыг хэлсэн хүн бөөмөр ханддаг. Баярлаа. Баярлалаа. 9 сарын 3-нд уулзцгаая. Ана их сайн шүү. Өнөөдөр хүүхдийн тойролтын дадлага эхлээд 2 дахь өдөр байна. Сургууль дээр ирээд сургуулиас тэгээ орой гарах гэсэн чинь сайхан бороо ороод байна. Хөвгтөө борооноор нь үргэлжилж байна. Дадлага маань ч гэсэн хөвгтөө сайхан болох байх. Төлөвтэй баярлаа. За өнөөдөр манай хүүхдийн дэс дадлагын маань хэд өдөр үлээ? 4 дахь өдөр үргэлжилж байна. За манай хүүхдийн 1 2 дугаар тасагт манай анги хуваарлагдаж гарч байгаа. Манай хүүхдийн 2 дугаар тасагт нийтдээ 5 гарч байгаа. Ингээ бид 5 гарч байгаа. Төөгөө гарч, нэг нь төөгөө байна. Ямар байж байгаа шүү дээ. Сайн хоёроо. Солко ойко хоёр бас байна. Тэгээд дээр нь Мишка бид 5-ын дискта дадлах гарч байгаа. Одоо стор бичил. Хөцөн бөглөө. Амжилттай үргэлжилж байна да. Бай. Аз жаргалтай өнгөрүүлэх, хариуцлагатай өнгөрүүлэх. Мэдхгүй зүйлээ асууж мэдж авах сүүлчийн нэг жил маань эхэллээ. Одоо хүлэн авах руугаа бол өнөөдөр нэлээд ажилттай байх гэсэн битэн сайн айгүй олон хүмүүс ирдэг гэсэн.